зүгээр суучаа шүү дээ. Зүгээр суучаа шүү дээ. Зүгээр наадар яшаа нэг гарч иж болохгүй. Гарч иж болохгүй гэж чинь би өөрөө мэдж байгаа заяа. Манай засгийн газраас барьж байгаа нэг үндсэн зарчим бол гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашигыг л хамгаалах. Та нар хөрөнгө оруулах. Энийг мэдгүй хараа. Хойшлогоо шийдвэрлэе. Манай сайт маань за гадаадын хөрөнгө оруулалтыг хамгаалнаа. Монголд хүн биш хуулиар ягдаг тийм нийгмийг бий болгоно гэж яриад байдаг. Яс газар дээр тийм биш байна. 我们始终还是相信蒙古的法律是公正的。宁巴特部长一定会给我们投资者一个公正的裁决。蒙古的投资环境肯定也会越来越好的。 Ширэнгийн хууль 2023 оны 5 дугаар сарын 3-ны өдөр буюу өдгөөс яг одоо 9 хоногийн өмнө Монгол улсын иргэн цог гэрэл за бүгд найрамдах хятад улсын хөрөнгө оруулагч соёл Лю Чанфу нар Ховд аймгийн Алтай суманд байрлалтай богос нэртэй Гянт болтын уурхай дээр очноо. За эдгээр хөрөнгө оруулагч нарыг манай үзэгчнэр бас сайн таньж магадгүй. За яагаад вэ гэхээр одоо энэ Лю Чанфу, соёл Жа Шовэн гэдэг бүгд найрамдах хятад улсын 3 хөрөнгө оруулагч нь 2015, 2016, 2017 онд 3 жил дараал нийтдээ 3.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг тухайн уурхайд оруулж за баяжуулах үйлдвэрийг барьж уурхай нөөцийг нь одоо шинээр тогтоож эрдэс баялагын зөвлөөр баталгаажуулсан ажилчдын амьдрах кемпээс ахуулаад маш их хэмжээний бүтээн байгуулалтыг хийгээд яг уурхайхан үр шимийг хүртэхийн одоо бэлэн болсон үедээ тэр бүх бүтээсэн баялгаа мөнх төр гэдэг этгээдэд алдчихсныг бид бүхэн өнгөрсөн одоо 1-р сард та бүгд хүргэж байсан. Энэ уурхайгаа ингээд алдчихлаа хэмээн тэд нар маань одоо 4 жилийн турш шүүхтэлж явах хугацаанд маш их хэмжээний өр төлбөр тунсан, сэтгэл санааны маш их дарамтанд орсон. Зээлээ аваад машин тэр бүх юмаа тавиад би өнөөдөр хөрөнгө оруулалтыг хийсэн. 3 жилийн хөрөнгө оруулалтыг би өөрийнхөө хийдэг үйлдвэрээр одоо бизнесээ зогсоогоо тэр мөнгөө бүгдийг зориулсан. Өнөөдөр би шүүхийн шийдвэрээр байраа хураалах гээд өнөөдөр би байж байгаа. За Жа Шовэн гэдэг одоо нэг хөрөнгө оруулагч нь одоо өөрийнхөө орон байраа барьцаалаад найз нөхдөсөө болон одоо бусад хүмүүсээс маш их хэмжээний мөнгө зээлж хаад 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсныхаа дараа тэр бүх мөнгөө алдснаа мэдмэгцээ сэтгэл санаагаар унсаар байгаад одоо хямрсаар байгаад үр зээлний дарамтанд орсоор байгаад одоо 2022 оны 8 дугаар сард зүрхний шийдээс өвчнөөр бүр нас болчихсон. 对我丈夫造成压力大，思想压力大，伤心，突然离我们而去，一个好好的幸福的家庭，现在90岁的老母亲，整天问我儿子啥时候回来，小孙子放学了看见爷爷的照片。 За гэвч тэд нар тууштай уйггүй тэмцсэний эцэст одоо ингээд захиргааны хэргийн давзаалт шатны шүүхийн одоо 2023 оны 1-р сарын 26-ны өдрийн шийдвэр. За усын дээд шүүхийн 2023 оны 4-р сарын 4-ний өдрийн энэ тогтоолоор тус уурхайгаа хууль ёсны дагуу буцааж авч чадсан. Тас Молор компани та холбогдуулан бүртгэсэн бүртгэлийг хүчингү болгож байна. Хүчингү болгож нэхэмжлийн шалгалт бүхэлд нь хангах шийдэрлээ. За ингээд шүүхэлтэй хаасна гэдэгтээ. Тэр алхахыг зохиод тэр мэдрэмж үгээр хэлээ байхгүй өөрөө ирэхгүй би уйлсан. Энэ 4 жилийг тэсэн яад нь арай гэж өнгөрүүлж хүлээсэн энэ итгэл энэ миний хүлээлт байсан. Тэгээд ямар ч байсан шүүхэд итгэл минь бас төрсөн миний хувьд. 老贾，现在法院的判决书已经下来了，可惜你没有等到这个好消息。现在拿给你看一看，你放心，法律咱们蒙古的法律也是公平公正的，合理的，你放心吧，你现在也可以闭上眼睛了，没有遗憾了，你的辛苦，给你判过来了，你看一下吧。
Хэдийгээр 3 шатны шүүгэн шийдвэр гарсан ч гэсэн бид бас шүүгэн шийдвэрийн дагуу улсын бүртгэл дээр одоо мөнгө төрийн нэр дээр байсан тэр бүртгэлийг хүчингүй болгоод за тамга тэмдэг гэрчлэгийг шинээр аваад завуурхаа дээр очлоо. Гэтэл мөнгө төрийн одоо төлөөний усуд гих үл таних хэсэг бүлэг этгээдүүд харуул хамгаалтын алба авчаад за захирлыг шинэ захирлыг бол уурханд байна оруулахгүй хашааны гадна 4 хоноллаа машин дотор. За тэгээ аргагүй ихэнд бид нэр одоо чинээр хоолгүй өдөө даарч өгөөд аргагүй ихэнд уурхааргүй ортол өөдөөс одоо хэрүүл маргаан үсгэж ил амаард оромжлож хөөж тус. Тэр байтугай хөрөнгө оруулагч нар болон компани захирлыг хүртэл зодож хүч хэрглэж одоо ингэж эрчлэн наалцсан. Зүгээр наадар хийсэн нэг гарч иж болохгүй. Гарч үгүй гэж би өөрөө мэдж байгаа заяа. Тэсэг зодож урхаагаас орлохгүй гээд нүдэд амар дээрэн хандсан. 어쩌는 захад захад чи битүүн захад чи хүн захад гар хүрээд байгаа. Улсын бүртгэлээс ингээ бичгэн аваад очижхад бас ийж харснаа гээд өмгөөлөгч нь Хоёг Баатар гэдэг их бодүүлгээр хандж байна. Бид зодож нүдэж салаавч манай тэр цог гэрэлд салаавч гараад энэ чи юу ч бишээ. Энэ одоо одоохон нэг шиг хүчинг болгонаа биднээс. Шүүхт бүртгэл дээр. Тэгээд бүр амар бааварлж ялаа. Наад шийдвэрсэн бол энэний цог гэрлийн эрх сэргээсэн шийдвэр биш. Наад хэрэгцээч бол хэрэгцээ авснаар чи энэ компани өмчлөгч энэ хөрөнгийн өмчлөгч биш байхгүй юу? Хэрэгцээ авснаар чи энэ компани өмчлөгч энэ хөрөнгийн өмчлөгч биш байхгүй юу? Улсын дээд шүүхийн шийдвэрийг гаргуулахын тулд бүхэл бүтэн 4 жилийн турш тэмцэж, хөөцөлдөж арайхийн одоо компанийнхаа бүртгэлийг албан ёсоор өөрсдөө буцааж авчаад уухагаа авах гээд очиж задуулахаас гадна бүртгэлийг чинь бид нэр хүчингү болгуулнаа харж байгаарай гэж хэлжсэн тэр үг нь худал хоос үг байсангүй. Ердөө л яг тэгчээсдийнх нь маргааш нь буюу 2023 оны 5 дугаар сарын 4-ний өдөр улсын бүртгэлийн ерхий газрын улсын байцаагч Отхон цэцэг гэдэг эмэгтэй нөгөө хөөцөлтөн байж хижүүж авсан компанийн бүртгэлийг төдгөзүүлчихсэн байх нь тэр. Яваад байхсан чинь тэндээс утасчээ. Танаа энэ гэрчлэгийг чинь төдгөзүүлчихлээ шүү. Хинэ мөнгө төрийн гондлоор гэж байгаа. Тэгээ бид шоконд орж байгаа. Юу вэ? Шүүхийн шийдвэрээс давсан тийм бүртгэлийн байцаагч бас байдаг юм байна гэдэг. Ёстой одоо үгээр хэлэх нь арга байхгүй нэр. Хөрөнгө оруулагчдын эрхийг бол хамгаалж чадахгүй байна. Яг үнийг хэлэхэд. Тэгэл одоо хин одоо бүдүүлэг зан авартай хин одоо булчин шүмжтэй байна. Тэр нь л одоо дийлдэг болсон. Шүүхийн шийдвэр Монгол улсын хуулийг бол үнэндээ бол уландаа гიშгэж байна. Энийг бол би өөрийн биеэр хуульч өнөд өмүүлч өнөд нүдэрээ үзэж хараад бол туйлын их готарсан. За Монгол улсын засгийн газар хийгээд одоо хууль зүйн сайд Нямбатар нарын хувьд бол гадаадын хөрөнгө оруулагчдын эрх шиг бид нэр хамгаалъя. Хүн биш хууль засгалдаг болгоё. Ер нь энэ улс орноо хөгжүүлэхийн тулд бид бүхэн хөрөнгө оруулагчдынхаа итгэлийг л нэмэгдүүлэх ёстой юм байна. Тоглоомын дүрмээ одоо нэг болгоё гэж одоо маш их зорж ажиллаад байгаа юм уул нь бол. Тоглоомын дүрм нь ойлгомжтой улс оронд гадаадынхан хөрөнгө оруулагчид итгэж хөрөнгө оруулалтаа оруулдаг. Хөрөнгө оруулалт хэдий их орох хэрээр тухайн улсын эдийн засаг тэлдэг. Эдийн засаг тэлснээрээ эдийн засаг өсдөг ийм л үндсэн дүрмтэй. Тэгэхээр бид энэ дүрмээс гажих ямар ч учиргүй. Тийм учраас би энэ асуудлыг маргааш одоо тодруулаад эргээд танаа редакцид өөрөө мэдээлэл өгье. За Монгол улсын одоо иргэн аж ахуйн нөхцөл сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулагч. За тэр дундаа бүгд найрамдах хятад улсын хөрөнгө оруулагчдыг маш ихээр одоо залхим мэгтэх дээрэнд нь тонох явдал одоо гаараад байгаа. Тэгээ хятадын засгийн газар чи айхтар штэ. Эдгээр наана ингээд ил хэлэхгүй байгаа боловч цаанаа бол энэ бүх мэдээллийг хараад ажиглаад байж л байгаа. Ийм олон нийтийн анхаарлын төвд орчихсон энэ ноцтой асуудал дээр энэ мэдчлэн байдлаар увайг байдлаар хандах юм бол наад чинь Монгол улсад үзүүлэх харах хэмжээг маш ноцтойгоор авна. Магадгүй нүүрсэж нь авахаа боллоо, хэмжээгээ багасглаа. Хилээ хаалаа гэхэд Монгол улс тэр зохиолтыг маш хүчтэйгээр авна. Тиймээс улс орныхоо төлөө одоо үндэсний эрх ашигын төлөө энэ асуудал дээр ч гэсэн ядаж зоригтойхон шиг дуугараасай билээ. Үр дүн гаргаасай билээ.
үн шударгаар хуулийг нь дагаа явж байгаа энэ хөрөнгө оруулагчдын хэрэгцээг хамгаалаасай бий.